Сүнслэн олон та бүгдийнхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Бурхны шашинд ялангуяа их үлгэний шашинд буйны садан багшийг шүтэх ёс маш чухал байдаг. Тийм учраас бид бүгд өөрсдийнхөө ном эрдэм зааж хайрлсан буйны садан багш нарыгаа Бурхантай ав адилхан шүтдэг юм дээдэлдэг. Яагаад өгөхтэй зэрэг шавнар бидний сурсан эрдэм бүгд бол буйны садан багшийн ачаар бол бидэнд олдсон байдаг. Багш байхгүй газар бол Бурхан гэдгийг нэрч байхгүй. Сайн цагийн мянган бурхан бүгд багштаар шүтээд гарсан юм аа хэмээн энтхийн алдарт бандда Нарава гэгэнтэн айлдсан байдаг. Тийм учраас бид нар буйны садан багшигаа дээдлэн шүтэх. Нэг гол зүйл нь юу гэхтэй зэрэг бол буйны садан багшигаа өн удаан Өлмий бат оршихын тухайд бат оршил өргөх ийм ёсол байдаг. Тийм учраас бид нар өөрсдийн багш машид ачтай багш хэргийн тухайд алдрын өгүүл байсан. Монголын бурхан шашинтны гандан тэгшлийн хийдийн гавж лам дэндвийн цэрмаа багштаа бат оршил өргөнөө. Энэхүү үйл ажиллагаа 17 дугаар жарны хилэн тех хэмээх модон луу жилийн зуны дунд сарын шинийн 10-ны бэлэгт сайн өдөр энэ үйл номын ёслол маань болно. Монголын бурхан шашинтны гандан тэгшлийн хийдийн Бацгаан цогчин их дуганд болно. Өглөө 10 цагаас энэхүү номын үйл ажиллагаанд багшийн нийт шавнар тэгээд багш маань зөвхөн будын гүн ухаан заагаад зогсохгүй бас уламжлалт анагаах ухааны эмийн номонд бол маш их мэрэгдсэн. Энэхүү номоор өвдөж зовсон олон хүмүүнд тус болдог. Тийм учраас багшийн ач тусыг хүртэж байсан, эрдэм номын сонсож байсан сүсгтэн олон бүхий л хүмүүсийг энэ үйл ажиллагаанд ирж бидний багшид хүндэтгэл үзүүлээрэ хэмээн айлтгая.